За хүн амын өсгөх бодлогын хүрээнд засгийн газрын цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлж амарцсан ээжүүдэд сар бүр 50,000 төгрөг олгодог. Тэгвэл төрөлт жил дараалан буурч байгаа энэ үед цалинтай ээжийн мөнгийг 500,000 төгрөг болгож нэмэх шаардлагатай төсөвч энэ хэмжээний ачаалт даах боломж байгаа гэж Улсын хурлын гишүүн өөрийн туяа мэдэгдэт байгаа юм. Харин гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд ийм боломж байхгүй гэдгийг тайлбарлаж байна. Ядаад нэг 500,000 төгрөг гэдэг бол одоо сүүнийхаа мөнгийг, хүүхдийн сүүний мөнгийг, нэг памперсныхаа мөнгийг хүнээс царайлтахгүй ээжүүд нэг нас хүртэл хүүхдээ нэг эрүүл бойжуулчихсаа л гэсэн санаа. Энэ нөхцөлд хүүхэд туруулах бас хүсэл зориг, гэр бүл төлөвлөх хүсэл эрмэлзэл нэмэгдэх юм боломжтой байна л гэж харж байгаа. Тэрнээс 500,000 төгрөг бол өнөөдөр юу гэдгийг 500,000 төгрөг авч байгаа юм чи ажил хийхгүй сууя гэд амьдрах хангалттай хэмжээний мөнгө биш шүү дээ. Цалинтай ээж бол би нэг тийм халамж гэж ерөөсөй харахгүй байна. Тэгэхээр одоо биднэрт байгаа хувилбар бол нэгэн төсвийн орон зай их байгаа учраас магадгүй сарынх нь одоо нэг 3 жилд сар тутам 50,000-аар авах уу? Эсвэл яг 0-6 сард нэг няраа үедээ хамгийн их одоо хүүхдийн сүү памперсаас авах зардал гардаг үед нь магадгүй 100-аас 150,000 төгрөг өгөх үү гэдэг нэг ийм тооцоол дээр ярихгүй бол одоо сэтгэлийн хөөрөлөөр тэгээ одоо юу гэдгийг сарын 500,000 төгрөг болгоно энэ төр гэдэг бол тэг тооцоолгүйгээр тэгж мэдгэлүүд гаргаж болохгүй л дээ. Би хин өөрийн туяа гишүүнийг бас нэг тийм үндэслэггүй мэдээлэл хийгээгүй гэж ойлгож байгаа шүү дээ. Тэ яг гэвэл энэ ч өөрөө бас эдийн засгч байсан хүн, тэ доктор хүн. За 0-оос 3 нас хүртэлх хүүхдээ харж буй ээжүүдэд сар бүр 50,000 төгрөг олгож байгаа. За улсын хэмжээнд 170,000 орчим ээж энэхүү тэтгэлгийг авдаг байна. За энэ мөнгийг зорилтод бүлэг чиглүүлж за сар бүр олгодог байх уу? Эсвэл улиралд жилд гих мэтэр зохицуулт хийх асуудал за шинээр боловсруулагдаж байгаа халамжийн хуульд тусгагджээ.